2016 онд гинт анх цэцэг гэд жоох охин гараад ирлээ гэд. Хөөх юм. Би ч одоо өөрөө хар багасаа бүхий спортыг сонирхдаг. Одоо хүчний спорт сонирхдаг. Анх имлэгт тогтоо танилцчихсан. Фэйсбүүкээр танилцаад тийм имлэгт эргэж ирж анх удаа уулзчихсан байгаа. 11 сард манай хүн багшгүй тэмцээнд 2 тэмцээнд явсан. Тэгээд тэмцээнээс төрүүлээд тэгээд төрүүлсэн ирнэ гараа гэмтээчгүй. Тэгэл ямар арга хөсөлтэй ийм мундаг тамирчийнэ тэрэ гэж бодож байгаа л. Тэгээд манай хамтлагийн одоо манай театрын шинэ үеэр жүжигчтэй анх таньдаг байсан юм билээ л дээ кинон дэр. Тэгээд бид хоёр ч хоорондоо энэ охин дээр очие хөлөө ирээд хүн Монголд ирсэн байна гин эмнэлэгтэр нь очиед хөө ийм мундаг тамирч Монголынхаа нэр хүндийг гаргаж байна. Тэгээд эмнэлэгтэр очиж анх бид хоёр танилцчихсан. Хараад анхны харцаар дурлсан ямар гоё залуу вэ гэж үзсэн. Хүүтэй болсон. Мэдрэмж одоо хамгийн гоё мэдрэмж үү. Миний амьдралын одоо хамгийн торгой ах шиг гэх юм уу. Хүүхд төрсөн. Би нөгөө 3 гал эмнэлэг төрсөн. Тэгээд нөхөртөөгөө хамт ороод манай нөхөр бичлэг хийжсэн яг хүүгээ төрөхт нь өөрөө хараад тэгэл хоёулаа энэ тэр удаа ээж аав болж байгаа тэр анхны мэдрэмж бид хоёрын хамгийн нандин дурсамж байх. Удам залгах хүүтэй болно гэдэг бол тэгэл гэж чихэн сад тавьдив л. Тэгэл нүднээс ингээл ойлгохгүй шүү гэж бодож идэл ингээл ойлгос ингээл бүлээн юм ингээл урсаад байгаа мэдрэгтэй дээ. Тэр хамгийн аж аргалтай мөч байсан. Тэгээ бид хоёр эмнэлгээс гараад гэртээ орон дээрээ голдоо хүүгээ тэрврээд ингээд хэвтэх хамгийн аж аргалтай. Тэгэл хичнээн ядарсан ч гэртээ ингээл эхнэр хүүхдээ харахаар ингээл юу ядрах хүүхдтэйгээ ингээд тоглоол аймаар эрхлүүлэл аймаар тийм мэдрэмж төртөгдөд ажилла тараал эртхэн гэртээ харахыг боддог.